Сайхан марцгаас нөө. Өдөрчид. За. Би ч яах вэ тэгэл. Над шиг өглөө эрт лайв гэдэг хүн баг дэлхийд байхгүй. Хүмүүс чинь лайв хийхдээ хандлтаа хараад үзэгчтэй бодоод орой нэг 8 9 мөсөн цаг үед хийдэг. Надад бол тэр нэг юу хамаалгаа тэр нэг олон хүн үзэх тэр нэг чухал биш зүгээр өөрийнхөө бодож санаад байгаа юм. За бодож санах ч юу ах вэ? Ер нь үннийг л хүргийн 1 2 ч гэсэн хүн сонсож байгаасаа өглөө тархин сэрэг байдаг. Амраад боссон тарих. Өдөржингөө стрессдсэн ядарсан бие. Миний лайвыг ойлгох нь битэл байна шүү дээ. Би өглөө тархин сэргийг дээр жоохон чихэн тогтоогоод юм сонсчихоосоо гэдэг. Би өөрөө өглөө эрт сэрдэг. Олон жилийн уламжлал өглөө эрт сэрдэг. Тэгээ лайв хийдэг. За би өчигдөр нэг пост оруулсан юм аа. Хүрэл сүх оюун эрдэнэ Ченковын Баттулга учрал гэдэг одоо энэ зодооны энэ үнэн яалч байхгүй үнэн. Өнөөдөр Монголд та нар нэг хоногийн олоо гарах цагаад өр ширтэй гэл явж байгаа. 4 хүн тутмын нэг нь хорт авдартай. Одоо энэ шинжээрээ бол 10,000 хүн хорт авдартай болж онцлогдох шинжтэй байна. Энэ бол аюул сард 10,000 хүн гэдэг бол энэ бол маш аюул. Та нар ерөөсөө юу ч ойлгохгүй. Тэгээ энэ нэг хитэн хулгайчуудын үннийг хэлэхээр өмөрөдөх юм. За хүүг их орончил гэх юм. Оюун эрдэнэ шударга их орончил гэх юм. Ченко шударга их орончил гэх юм. Өгсөн баасаараа 34 жил дарлуулчаад 34 жил идүүлчээд ухуулчаад эднийг та нар яаж их оронч гэж хэлж чадаад байгаа. Яаж шудраг гэж хэлж чадаад байгаа. Би юусоо ойлгохгүй. Өгсөн баас барьж аваа шорондоо хийн л үз. Ямар хийж сураагүй ш. Хугацаатай юм дуусч хойхтой ус ургана. Тэгээ гараал ирнэ. Олон хүн над хэлж байгаа. Ээжигээ бодоо. Өндөр настай ээжигээ бод. Насан туршаагүй жоохон хүүгээ бодож. Ээждээ ч хэлсэн, хүүдээ ч хэлдэг. Ээжээ их орон миний хувьд яг үнэндээ танаас үнэтэй. Бид нар яах вэ? Ингээ тодорхой хугацааны дараа бүгдээрээ үхээд өгнө. Хорвоогийнхоо жангаар. Энэ их орон бүрэн бүтэн үлдэх ёстой юм шүү дээ. Үр хүүхдүүдтэй бүрэн бүтэн үлдэх гэж хэдэн зуунаараа, хэдэн мянганаараа эдний чи хамгаалж, тулалдаж, байлдаж, цусаа урсгаж ирсэн. Одоо би дуурахгүй айх юм бол хэн дуурах юм бэ ээжээ гэж хэлсэн. Сүүлдээ манай ээж за миний хүү хорлогдов. Эцсээ хүртэл яваарай л гэсэн. Би хүүдээ ч хэлсэн. Аав нь юу ч болж магадгүй, хизээч өгч магадгүй. Хожим миний хүү аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлнэ шүү. Ерөөсөө бууж өгч болохгүй гэж би жоохон хүүдээ хэлдэг. Одоо би давуу эрхээ идлээд хүүхдээсээ шалгалт авна. Цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлэхтэй. Би хүүгээ ураад 13 настай хүүхэд тусгаар тогтнолын тухай юу гэж бодоод байгаа юм. 13 настай хүүхэд энэ эрх чөлөө Монгол улсыг юу гэж ойлгодог. Би хүүтэйгээ ярилцаж үзэх гэж байгаа. Нэвтрүүлгээр давуу эрх. За энэ яах вэ? За яг үнэндээ бол би одоо постэр биш бүр амаараа хэлчихье. Энэ бол үнэн.
За юу худал мэдэл тараасан хүн гүтгсэн нэр хүндэд халдсан гэдэг тэг ял хэрэгэд тулгана л гэж. За хүрэл сүх бол ерөнхий сайдтай ерөнхийлөгч болох гэж ажилласан. Тэр нь 300 мянган төгрөг өгөөл тэ хүмүүсийн одоо цэвэр бохор усны төлбөрийг төлөөл захилгааны мөнгийг өгөөл хүрэл сүхээ халааснаас гарч байгаа биш. Тийм үстэй. Эдгээр хулгай хийж иддэг мөнгнөөсөө л жоох өгж байгаа шүү дээ. Тэрэнд нь ард түмэн баярлаа л тэ 300 мянган төгрөгөөр насаараа хоол өгсөн юм шиг. За тэр нэг тог захилгааны 2 жил даасны насаараа даалгаж байгаа юм шиг хөөрөөл итгэж гүүгээл жоохоо хулгай иддэг мөнгнөөсөө төй гэж шүлсэн шидчихэж байгаа шүү дээ. Үүндээ бол за энэний цаана хүрэл сүх ард түмэндээ хайртай да гэсэн нохон бас угаасаа хүмүүстэ гэдэг нь айгүй олон ярьдаг. Ард түмэнд хайртай да Монголдоо хайртай да хийсэн юм байхгүй. За энэний цаана хүрэл сүхөж ерөнхийлөгч болох хүсэл нь байсан. Ерөнхийлөгч болох гэж оноо цуглуулжсэн шоуны юм байсан. За ингэж явж байгаа авраг оюун эрднийг сонгосон. За оюун эрдэнтэй бол би бодож байгаа. Хувийн тохироо хийсэн. За би ерөнхий сайдаасаа буунаа. Яагаад ерөнхий сайдаасаа буух гэжсэн учрыг би одоо та нарт хэлж өгнө. Женко хүрэл сүхийн эсрэг маш ноцтой одоо юм. Зарим нэг нь гүтгэлгийн чанартай тэ эзэн биегүү ингээд маш олон одоо хүрэл сүхийг ерөнхий сайд одоо ард түмний дунд амар нэр хүндтэй байсан шүү дээ хүрэл сүх чинь 90 тэнгэн өссөн. Ард түмэндээ жигтэйхэн хайртай их оронч хүн болоод ёсолд тавхаал миний ард түмэн намайг хамгаална. Нүглээ чөмгөө дундартал зүтгэн. Чөмгөө дундартал идчихсэн шүү дээ. За ингээ шоудад ард улны тархитай тархин өтцөн тэнэг ард түмнийг үздэг гачин болгосон доо. Ингээ цаанаа бол ерөнхийлөгч бодож исэн. За ингээд оюун эрдэнэтэй тохирсон. Яагаад гэхээр Женкогийн цохилтууд араараасаа төлөвлөгөө гарцсан байсан. За тэр тавчгтаа өвхөн гарч ирж мэрдэг үл жүжиг. Тэр тавчгтаа өвхөн гараал нэр татаал эн чинь нэрээ бүтэн байгаа тэр татна. Өшөө цаашаа ингээд хүрэлсэх гүрийгээд ерөнхий сайдын ажиллаа хийсэн бол ерөнхийлөгчийн сонгуул гэхэд ерөнхий сайдын нэр хүнд шороотоо гутгалдах байсан хүрэл сүхийн нэр хүнд. Араас нь цуврал одоо хар PR-ын ажлууд Женко бол төлөвлөсөн байсан. Женко ерөнхийлөгч байсан тэгэхээр. Ингээ хүрэл сүх янз бүрийн мэдээ худалдаж авсан уу яасан ойролцоогоор нэг хүрэл сүх ерөнхий сайдын эсрэг нэг 8 жагсаалын төлөвлөгөө гарцсан байсан. Ингээ хүүк нэрээ татсан. За нэрээ бүтэн байгаа тэр нэрээ татдаг. Яг ингэхдээ бол одоо оюуттай бол ярьсан. За энэ бол анализ шүү. Гэхдээ маш бодтой. Ер нь баг үнэн энэ бол шудраг. За оюун эрдэнэ Монгол ардын намд одоо ардын намын даргаыг хийх. Монгол улсын дараагийн ерөнхий сайдыг хийх. Ийм залуучууд олон байна. За учирлаас ахуулаад ЖМК-таас ахуулаад тийм энэ хоёроос ганц зөргийн тэмүүлэн гэдэг. За тэгээд ерөнхий сайд болчихыг хүсэхгүй одоо хэн байх вэ? Тийм амбицтай залуучууд ардын намд дүр маш олон байгаа. Хэдэн 100 хэдэн мянгаараа байгаа. За тэгэхээр би чамд итгэнэ. Одоо тий нэг зүгийн дүү тий нутгийн. Би чамд ерөнхий сайд өгнө. За чи надаас хизээч урахгүй. Би 4 жилийн дараа эргээд Монгол ардын намын дарга болно. За чи чадах уу? Чи миний итгэлийг дааж чадах уу гэсэн. За яг тэр үед бол зөв ерөнхий сайд болохын тулд оюун эрдэнэ юу ч хийхээсээ боцохгүйсэн учраас бүх ам өчгөө өгсөн. Би бол ингэж бодсон. Бүх ам өчгөө өгөөд ерөнхий сайд болсон. За хаа би одоо өстой таны итгэлийг алдахгүй. Тантай бол муудахгүй. Танаас урах. Таны нуруунд утга шахахгүй. Ерөнхий сайдын чинь сандлыг би яг хамгаалаа байж байна гэдэг амыг өгч ийн нөхөр ерөнхий сайд болсон. Тэрнээс оюун эрдэн мэдлэгтэй боловсралтай доо хатан зөрөгтэй доо ур ухаантай доо ерөнхий сайд болсон юм биш ээ. Ойлгож байна.
Оюун эрдэнэ худалчийг бүгд өстой халах даяараа мэднэ. Оюун эрдэнэ худалчийг халах даяараа харж байгаа. Одоо нэг 14 мега төсөл яриад том шаагаад эхний 3 мега төсөл чи яасан? Та нар ч одоо мэдрэл муутай юм. Үнэхээр загсны ой санамжтай. Яг үнэг шиг юм. Үнгийг алах гал хөөж бол хайчаар дов тойрол араас нь очиход таг мартцсан хулган хөвөөл явж идэв. Яг юм. Энийг чи маш сайн мэдж байгаа учраас та нар тоглож. Одоо 14 мега төсөл гэдэг. Эхний 3 мега төсөл чи яатсан? Хувааж идээ дууссан шүү дээ. Энэ 3 мега төсөл чи яатсан баахан мөнгө хандив эндээс энтгийн засгийн газраас нефтийн үйлдвэр барина гэж асар их мөнгө авсан. Яасан? Хаа байна? Нефтийн үйлдвэр чинь хаа байна? Тэр нөгөө мега төсөл чинь хаа байна? Шившиг болж бараг 7-8 жил болж иж дархны нэг 200 км замыг л барьсан шүү дээ та нар. Нөгөө төмөр зам чинь хаа байна? Хятадын засгийн газар эндээс авсан зээлүүд чинь. Эхний 3 мега төсөл чинь хаа байна? Энийг хийгээгүй баахан тэндээс зээл авчаад одоо дахиад 14 мега төсөл яриад ах юм. За одоо бид стратеги. За ингээ оюун эрдэнэ сандлаа өгсөн. Тийм үү? Оюун эрдэнэ ерөнхийсэд болсон. За аврагтаа сандлаа хөрөл сөхөлстэй баталгаатай сандлаа би ерөнхийлөгчөөс 6 жил буугаад дахиад Монгол Ардын намын дарга ерөнхий сайдаа хийнэ гэдэг төлөвлөгөөтэйгээр өстэй. Педгэр их одоо ерөнхийлөгч болсон. За ингээд ерөнхий сайдаа авсан оюун эрдэнэ ингээд явсан. За тэгсэн оюун эрдэнэ Херогийн Баатар одоо Женкогийн ганц баруун гар хуураад дүү. Херогийн Баатар оюун эрдэнэ хоёр эцэг нэгтэй их ондоотой болж таарад. Ингээд дүүн одоо эцэг нэгтэй дүүн ерөнхий сайд болохоор Херогийн Баатараа яалтч байхгүй ардын намын ажлыг хийж эхэлсэн. Тийм үү? Одоо Херогийн Баатараа шиг шуналтай ашигч хорчмын энэ боломжийг алдахгүй шүү. Мэдөө гэж гүг очт юм уу? Өмнө нь дүү гэж огт байхгүй байж байгаа ерөнхийсэд болонгууд тийм гах нь болоод өсөрж гарч ирээ. Ингээд Женко бол одоо дэрэгдээ хөнгөө болсон. Женко дэрэгдээ хөнгөө болсон. Ингээд нөгөө ганц юм хийдэг хүн одоо ингээд ерөнхий сайд руу очичоор Женко болстой кино болж эхэлсэн. Нэстэ мөнгө байсаалангаас өөр хүн үлдэхгүй мөнгө байсаалангаа л одоо могоод барьдаг мод гэдэг шиг хамаг юмд цензургүйгээл явуулсан. Цензургүй яриа бол жинхэнэ цензуртэй яриа байсан байхгүй юу? Та нар л итгээ шаагаад иддэг байсан. Та нарын гинэн тэнэг мал дорхноо тархиа угаалгадаг болохоор чи ингээл тоглоод байгаа байхгүй юу? За ингээ явсаа. За ингэнгүүт Херол хиний мороор газар төгснөө бас бодох хэрэгтэй шүү дээ, тийм. Женкогийн мөнгөөр Женкогийн мороор л газар төгсөн шүү дээ. Ингээд Женко оюун эрдэнэ хоёрыг Херо холбож өгсөө. Оюун эрдэнэ Женко хоёрыг Херо холбож өгсөн. Женкогийн өстө хамгийн ихтгэлтэй хураад оюун эрдэнэ эцэг нэгтэй яалч байхгүй дүүгээ өстө аль талд нь үйлчлэхээ мэдхээ хоёулангийн нэг завин дээр суулгасан. Нэг тал болгосон. За энэ бол цаагаараа юу гэж юм гэхээр хөрөц өхөөс урууж эхэлж байна гэсэн. Би ерөн дэстаа хөрөц өхөд өртөө юм. Би манаач юу. Энэний ерөнхий сайдыг ингээ хадгалаад одоо 4 жилийн дараа ерөнхийлөгчөөс буугангууд нь баярлалаа хаа гэж буцаагаа би саналаа өгөх юм мөн үү? Чи одоо хүүхийн юу юм гэдэг одоо тарих угаалт яваад оюун хүүхээс урууж эхэлсэн шүү. Энэ одоо энэтэй холбоотой маш олон фактууд байгаа зэ. За ингэнгүүт хүүх сонирн болж гисэн. Хүүхийн төлөвлөгөө бол 6 жил ерөнхийлөгч хийгээд буугаад 4 жил ерөнхий сайд. За тэр хоорондоо дахиад та нарын тархийг угаагаад жинхэнэ супер ерөнхий сайд хийндэ
ард түмний жинхэнэ хайрлан хавдрын имлэг байгуулна, нөгөө хүнсний хувьсгал, эрүүл хүнс, нөгөө мод, нэг сая мод ч үлээ, нэг тэрбум мод, юу гэдгийг арихгүй Монгол нөгөө поп юм дахиад эхэлнэ. Дахиад ард түмэндээ эх орны баялагын сан мангаа шаагаад баялагаасаа хуваагаад ингээд ард түмэнд орхноо мартаад хүүг шиг супер амтай алга гэдэг дахиад 4 жил явна. Тэгээ ингээд хүүг 4 жилийн хугацаа дуусангууд дахиад ерөнхийлөгч болно заяа. Ингээд хүүг бараг 70 хүртлээ 67-8 нас хүртлээ 14-5 жилийн өөрийнхөө улс төрийн зургийг зурцсан хүн баггүй юу? Энэний нэг оролцогч нь дан хочд оюун эрдэнэ шүү дээ. За энд ганц тэг болох хүн Женко байхгүй. Ийм учраас Женко тэн дээр бол хөрөнгө хайрлаагүй. Тэгэхээр эргүүлээд мөнгөөр уугдсан. Буцаагаа татсан. Хуучин харьцаагаа сэргийлсэн. Ингээ оюун эрдэнэтэй нэг тал болоод авсан. За ингээхлээр хүүг самгарадаж эхэлсэн. Нөгөө итгэлтэй дүүн Женкотойгоо нийлээд өөрлөн шаагна. За ингэнгүүт хүүг дахиад нэг хүн хэрэг болсон учрал. Учрал хүүг хоёрыг гар барилцуулсан юм бол уран. Уран газрын ховор элемент. Одоо та нарын толгойг нэг юмар эргүүлээд байгаа. Газрын ховор элемент уран тустай гэдэг. Газрын ховор элементэнд 17 төрлийн одоо юу вэ? Баялаг гэдэг юм уу, бодис гэдэг юм уу юм бэ. Энэ 17 газрын ховор элемент дотор уран заавал ордог. За ингээд уран газрын ховор элементийг зарах юм дээр бол асар их мөнгөний ирэх ашиг юм байгаа учраас учрал тэр хоёр нэгдсэн. За хүүг учрлыг за би чамайг ямар нэг аргаар Монгол Ардын намын дарга Монгол улсын ерөнхий сайд болгоно гэдэг юмыг бол хэлсэн. За ийм учраас учрал бол одоо амар зоригтой Женкогийн эсрэг хөдөлж эхэлсэн. Ер нь бол Женко хүрэлцэх хоёрын зодооны ард хэн байгаа вэ? За учрал оюун эрдэнэ хоёр бол үнэндээ утсан хүүхэлдэй. Энэ хоёрын тоглоомын урд явж байгаа л хүмүүс. Энэ хоёр ямар ч юу байхгүй. Яг үнэндээ. За ингээ учрал одоо ингээ дүрдээ итгэцэн Монгол Ардын намын дарга болно. Ерөнхий сайд болно гэд. Ингээ дайрсан да. Яагаад хөрөлсөх оюун эрдэнэ хэд хэдэн юм дээр хориг тавьсан бэ? Ерөнхийлөгч хуураад үгийнхаа. За оюун эрдэнэ бол нэг юм хийжсэн. Оюун эрдэнэ угаасаа их өсөрхүү. Аюу өсөрхүү. Оюун эрдэнэ ардын нам дотор байгаа. Өөрийнхөө дарж одоо ардын намын дарга болох. Ерөнхий сайд болох. Магадлалтай инх баяр тэмүүлэн учрал гэдэг юм. Дотроо байгаа залуучуудаа өөрөө нухчин тарж эхэлсэн. Энэ ардын намын хагарлыг дахиад том болгож эхэлж байна. Ингэнгүүт оюун эрдэнэ дарагдсан залуучууд нэгдээд оюун эрдэнэ эсрэг болоход бол одоо бэлэн болсон байна. Би ингээсэй гэж бодож байна. Би ардын намын дотоод хагална бүр задраад ардтал нам шиг бүр хинч биш болоод 2-3 хуваагдаад зодтолтоод эхлэсэй гэж би хүсэж байна. Энэ хүнд хэрэгтэй юм бэ гэвэл монголчуудад хэрэгтэй. Энэ хулгайчууд нэг нэгээ барьж шоронд хийх хэрэгтэй. Ойлгосноо? Та нар ардын нам дотор нэг ширхэгч Монголдо хайртай хулгайч байхгүй. Ардсан нам дотор нэг ч Монголыг хөгжүүлэх гэж байгаа хулгайч байхгүй. Бүгд албан тушаал алдар нэр эд баялагын төлөө явж байгаа хулгайчууд. Эднэрт итгэх одоо юу ч байхгүй. Ойлгож байна уу? Энийг л ойлгохгүй байна та нар. Ийм ч учраас би өөрөөсөө 68 сая төгрөг гаргаад Монгол улсыг тойрсон. Сонгуулийн битгий сонгуул өг өстой. Энэ манангаас одоо л салъя гэж би явсан шүү. Энэ та нарын уцаа барьсан эх орончид дотор хэн ч өөрөөсөө тэгж 60-70 сая төгрөг гаргаад нэг зурглаачийг 20 сая төгрөгөөр цалинжуулаад сарын 20 саяар
Тэгээ эвлүүлэгч аваад, туслахуудаа аваад тэгээ хооллоод ингээ Монгол улсыг тойрсон. Та нарын хайртай эх оронч дотор нэг ч байхгүй. Та нарын мөн эрдэн чинь чадахгүй, гүндлээ чинь чадахгүй. Та нарын илэрэгч уян Монгол хүү юу? Та нарын босоо гамба аль нь ч чадахгүй. Тэрийг би хийсэн заяа. Намайг Монголыг тойроо явж хахад Баавка минь аяг цай угаачаа гэд цай бариад ирсэн нэг ч дэмжигч байхгүй. Яг тэр үед би бодсон. Би ядарсан. Би муутай хүн. Аяншиж исэн. Би зарим газар хөл дээрээ говьж исэн. Тэгэхэд Баавка чи аль аймагт явж байна? Аяг цай уучаач гэж хэлж байгаа. Нэг ч дэмжигч гарч ирээгүүд би монголчуудад хизээч итгэж болохгүй юм байна гэж би бодож ирсэн. Нэг залуу биш юм байна. Нэг залуу Баавка бензинд нэвэрлэрээгээ 100 мянган цаас өгсөн. За нэг ихч Баян онгор аймагт нэг цувын барьсан, хувинтай цувын барьсан ирсэн. Өөр юу ч байгаагүй. За энэ яах вэ? За одоо жишээл яагаад уран дээр гараа өсгөх сурсан бэ? Яагаад уран дээр? Атомын цахилгаан станц, стратеги, Монгол улсын тусгаар тогтнол холбоотой юу ч байхгүй. Түйч байхгүй заяа. Ураныг үл ямар ч үнээр хамаагүй хичнээн ч амиар хамаагүй хамгаалж ураныг ухуулах байх хэрэгтэй. За алтны тухай асуудал яриа. Алтан. Өнөөдөр хичнээнээр нь үйлдвэрлэж болох. Хэдэн мянгаар нь хэвлэж болох. Цаасал байвал хэвлээд байх доллар. Тийм биз? Алтыг үйлдвэрлэж болохгүй. Алтыг ургуулж болохгүй. Гэтэл Монголын алтыг хэн аваад байгаа? Олон улсын валютын сан гинүү хэдэн песта ирэл. Та нарын долларын нөөц багассан байна. Алтаа гэвэл хэдэн доллар шидчихэл алтыг аваачдаг. Энэ дээр ерөнхийлөгч өгч байгаа шүү дээ. Ерөнхийлөгчд энэ амар том тохироо байна шүү дээ. Бид нар алтаа зарахгүй нөөцлөө байх тусмал Монгол улсын валют чангарна. Алтаа зараад өгөөл ах юм бол Монгол улсын валют, Монгол улсын төгрөг паншин унаалаа. Дэлхий дээр баримталж байгаа зарчим тухайн улсын нөөцлсөн алтны нөөцөөр тухайн улсын валют баталгаажнаа гэж. Америкчууд Монголын алтыг доллараар солиод Америкийн долларын ханш өсөөдөг Монголын төгрөгийн ханш унаад байдаг. Ийм энгийн юмыг ойлгохгүй тэнэг малнууд байна шүү дээ. Дэлхийн ямар ч улс Монгол улсыг хайрлахгүй. Дэлхийн ямар ч улс биднийг хайрлахгүй. Америк хайрлахгүй. Франц л юм. Тэр Франц ч монголчуудад нэг ширхэгч будаа өгөхгүй. Уучлаарай. Харин явж коммунистууд гэж зүхээд байгаа. Энэ Оросын хэдэн пестанер чи явж манус яг ядраа дөрвөлний хатах бодоо өгнө шүү. Тэр Францын онгоцыг чи Оросын агаарын хилээр нэвтрүүлэхгүй. Америкийн чи онгоцыг нэвтрүүлэхгүй. Ойлгосон уу? Энийг л ойлгоч. Тэр Америк, Франц гэдэг чинь хүн төрөлхтний хорт хавдар. Одоо хятад хөгжиж байна. Хятадын хөгжлийн галт тэргэнд сууй. Хятадгүйгээр Монгол урагшаа нэгч алахгүй гэж ирээ цээргүй ичихгүй ярьж байгаа ерөнхий сайдад яагаад итгээд байгаа. Энэ хүнд эх оронч алга байна шүү дээ. Бүхлээрээ хятадыг дагъя гэж хэлж штэ. Монголын үе үеийн эх орончдын дунд, үе үеийн төрийн түшээдүүдийн дунд, үе үеийн төрийн сайдуудын дунд ингэж улаандаа гарч хэлж ийсэн сайд байхгүй. Энэ бол оюун эрдэнэ. Юугаар цөлшгүй хөрш хятад минь хятадуудаа хайртай гэж орилж байгаа ерөнхий сайдыг та нар эх оронч гэж байгаа юм. Биднэрт Америк нь ч хамаагүй, Орос нь ч хамаагүй, Хятад нь ч хамаагүй. Бид нэр монголоороо баймаар байна. Монгол хоолоо идмээр байна. Дэлхийд ингэж яхад майгаач.
Францад ингэж байна. Германд ингэж байна. Майгач. Нохонууд минь ухаантай байгаа ш та нар. Монголд ингэж юм гэж тэд нар ярьж байгаа мó? Та нарын тэр Америкт Монголд ингэж юм гэж ярьж байгаа мó? Та нарын тэр Солонгост, Японд Монголд ингэж юм гэж ярьж байгаа мó? Тэгээ нэг л сланг үгэндээ гадаад үг оруулсан. Энэ кейс бол нөө пистанаа монголоор яар, монголоор бахарах, монгол хоолоо ид, хүүхдүүдээ монгол хүмүүжүүлээч. Хятадын хөгжил, хятадууд алчийн. Угаасаа хятадууд ч удахгүй сүрнэ. Дэлхий цэвэрлэнэ. Дэлхийг тоос соргочиг сорно. Тэр далайд гарцтай гээд онгороод байгаа газруудад чинь амар хүчтэй цунами болно. Юу ч хөө арчина. Тэр Японы чинь залгична, Солонгосын чинь залгична. Хятадын чинь талын цунами залгина. Асар хүчтэй газар хөдлөлт болно. Тэр та нарын хатаархаж өгөх гээд байгаа шилэн барилгууд бүгд бутраад, будаа шиг унаад хэдэн саяараа дарагдаад өхнө. Аимшигтэй өвчнгүүд хятадд гарна. Хятадыг бурхад шүүн. Бурхтууд цэвэрлэн. Монголыг харсан тэнгэр цэвэрлэн. Ойлгосноо? Та нарын шүтэж өгөх гээд байгаа Америкчуудад, Ирлиз хурлизуудад ген танихгүй гэнүү танигдаад самуурж байгаа, сүрж байгаа тэр Америк. Бодохгүй дуусна. Ойлгосноо? Та нар нэг залуухан хүү, би одоо нэвтрүүлэхдээ өрнө. 30-аад настай хүү. Энийг бичсэн байна. Алтан нүүдэл гэж нөө. Энэ дээр долларын эзэд юу хийгээд байгааг бүгдийг бичсэн байна. Нэг л шинжлэх ухаан ярьсан новшнууд. Тэр шинжлэх ухаан чинь 3 ангиллагддгийг. Ойлгосноо? Энэ урааныг дэмжиж байгаа нохоонуудад зориулсан өөр шинжлэх ухаан байдгийг. Шинжлэх ухааныг судалж байгаа шинжлэх ухаан байна. За юу? Улны таанарт зориулсан шинжлэх ухаан байна. Тэр шинжлэх ухааны чинь хэн санхүүжүүлдэг юм? 6 еврей санхүүжүүлдэг. Тэр шинжлэх ухаан чинь хэний гарт байдгийг? 6 еврейгийн гарт байдаг. Энэ шинжлэх ухааны чинь хэний эсрэг ашигладгийг? Та нар шиг малнуудын эсрэг ашигладгийг. Ойлгосноо? Үхсэн баасны чинь уран. Монгол хүмүүсийн 4 хүн тутмын нэг нь хор тавдраар үхэж байна. Тэгэд үхсэн баасны чинь хиймэл дагуултай болох. Үхсэн баасны чинь далай төлөг онгоцтой болъё. Тэнд нэг төмрийн сэг аваачиж Монголын далбай хатгаж хичнээн тэр бомоор нүн гүрж ярах гэдэг биз та нар. Тэр Владивосток ч юм уу, Хабаровск ч юм уу хаана байдгийн тэр нэг далайн ирэг дээр л аваач та нарын төмрийн сэг тавина. Тэрийг хэн жолоодох юм? Серверийг хэн хийх юм? Хэмэл дагуулаар яах гэж байгаа та нар? Түгжирлээ яая гэж хийж, утаагаа яая гэж хийж, богдуулыг цоолно, тэдэн тэр бумаар хужаагуудтайгаа нийл цоолно. Богдуулыг цоолох ямар хэрэг байгаа та нарт? Одоо нэг баялагын сан. Та нар хулгай хийх гэж байгаа шүү дээ баялагын сангаас. Та нар хувааж идэх гэж байгаа шүү дээ баялагын сан. Монголд хичнээн сан байгуулсан. Хэдэн 100 сан байгуулсан. Тэр сангийн ашгийг хэн хүртсэн? Жирийн нэгэн Монгол иргэн хүртсэн юм уу? Та нар боловсролын зээлийн сан гэсэн. Ядуу ардавдаас хэний үхс сурцсан? Дандаа л Монгол ардын нам, дандаа л ардсан намын пицта нарын хүүхдүүд л гадагшаа сурцсан шүү дээ. Ардсан намын, ардын намын дарга нарын нууц амрагууд бавдаг шавдаг хүүхнүүд суралцсан шүү дээ гадаадд.
Боловсролын зээлийн сангаар дандаа л дарга нарын хүүхдүүд сурсан шүү дээ. Жижиг дунд үйлдвэрлэлийн сан хэн эдсэн жидүүчд та нар л хуваагаа идсэн шүү дээ. Жидүүг ямар буурай нэг муу энгийн ард жидүүгээс ашиг аваад зээл аваад томорцсон. Боловсролын зээлийн сан нууц амаргууд нь тийм эцтэй та нарын хүүхдүүд сурцсан шүү дээ. Жидүүгээр та нар хуваагаад идсэн шүү дээ. За газар тариалан хөгжүүлэх сан жирийн ямар иргэн тэндээс зээл аваа баяжцсан. Чинбат матаас энэ хавтгай нүртэй сайдын аав Чинбат матаас агуулаад газар тариалан хэрэглэсэн дарга нар хуваагаад идсэн шүү дээ. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө хэн идсэн? Нийгмийн даатгалын сангийн мөнгийг хэн иддэг? Дандаа та нар шаадсан шүү дээ. Ураанаас 17 их найдыг олно гинэ. Ураанаас 17 их найдыг олно гинэ. Па ямар их мөнгө вэ? Яас их мөнгө олох гэж байгаа та нар? Монголын ард түмний баялагаас 100 их найдыг та нар хулгай хийчихэд 100 их найд 17 их найд та нарын хулгай хийсэн мөнгө их байна уу? Ураанаас орох гэж байгаа их мөнгө их байна уу? Та нар 100 их найдыг биднээс хулгай хийсэн шүү дээ. Монголын ард түмний баялагаас адгийн наазах нь нүүрсний чинь мөнгө 44 их найд шүү дээ. 44 их найд төгрөгөөр юу хийж болох вэ? Монгол улсын 333 сумыг дээд зэргийн хурдны авцамаар холбох мөнгө. Монгол улсын 333 сумд эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих мөнгө. Монгол улс тэр чигээрээ орон байр, орон сууцнд орох мөнгө. Налаах шиг том хот барих мөнгийг та нар хойволдоод хулгай идсэн шүү дээ. Уран ухаж 17 их найдыг олно гэж хуцчаахаар биднээс хулгайсан 100 их найдаа буцааг авчиж чадах юм уу та нар? Одоо энэ оюун эрдэнэ шүүхийг их мэдл, шүүхийг өөртөө авах гэж их үзэж байна тий. Битгий горд зөө. Шүүх тусгаар байх хэрэгтэй. Оюун эрдний гарч шүүх орхол юм бол дуусаа. Монгол улс тэр чигээрээ шорон бол намайг хамгийн түрүүн барьж байгаа. Намайг 2 удаа барьж авч та нар шоронд их гэж үзсэн шүү дээ. Надаас юу ч гарахгүй зөө. Намайг юу гэнэ? Гадаадын тавиулч гэсэн. Нэг хідэнд хорооллууд нь би гадаадаас мөнгө авсан байсан бол та нар хамгийн түрүү намайг та нар булан шиг барьж аваад хийчих байсан. Би ямар ч ирээ цэргүүгээр ёс зүйгээр ичхүүлчихгүйгээр хэлээ. Би ганцхан үннийг ярина заяа. Та нарын лодоо самбуу хизээж үннийг ярихгүй. Та нарын босоо бомбоо босоо гамба хизээж үннийг хэлэхгүй. Та нарын чарлаа мөн хэрдэн янхан зардаг хизээж үннийг хэлэхгүй. Ойлгосноо? Та нарын шижгийн гүн талаа хизээж үннийг хэлэхгүй. Хармаасын хатан хаан та нарын өнрөө хизээж үннийг хэлэхгүй. Намайг хар, намайг сонсцоо. Нэвтрүүлгээ дэмж, нэвтрүүлгээ үз. Би өнөөдөр сөхөрж байна. Би ганцаараа зүтгэж байна. Ямар санхүүжилтгүйгээр. Өөртөө байгаа хамаг юмаа зараад би ганцаараа зүтгэж байна. Нодлон 12 сараас хаалттай бүлгэнийгээ төлбөртөө үзүүлсэн. 500 хүн 60 мянган төгрөг өөрөөсөө харамлдаг. 60 мянган төгрөг гэдэг чинь нэг л архины мөнгө. Та нар Солонгос ресторанд ороод хор тавтай худалдаж байгаа. Солонгос ресторанд ороод та нар хоол авахдаа хор тавтартай болж байгаа. Ойлгож байна.
Хужаа ресторанд ороод хоол идэхдээ та нар хор тавдартай уулаа гарч ирж байгаа. Та нар 60,000 төгрөгөөр хор тавдар худалдаж авт. Малнууд. Хүүхдүүддээ мөнгө өгнө. Хүүхдүүд нь GS 25. CU-гоос хор тавдар худалдаж авдаг. Цусны өвчөө худалдаж авдаг. Та нар Монгол хоолоо идэж борцтой шилөө, илгээ, таван сулаа та нар хизээч өвдөхгүй шүү дээ. Ойлгож байна. Миний төлбөртэй сууг руу орооч та нар. Энэ биш. Цус цэвэр нэр цэвэр төлбөртэй гэдэг. Тэгээ энэ рүү орохоор ямар ашигтай гэж та нарт. Ингээд нэвтрүүлгийн бүх дугаарууд байж байгаа. Энэ рүү орохоор ямар ашигтай гэж. Энэ рүү орохоор ямар ашигтай гэж. Та нар бүх хүмүүсийн үгийг сонсон заяа. Заяа. Монголоо гэж байгаа бүх хүмүүсийн яриаг сонсно. Яавал гарах юм? Яавал энэс салах юм? Тархичин цэнэглэгдэн заяа. Үнэн худлаагийн мэднэ. Гэснээр намайг юу гэсэн бэ? Торооллууд нь. Дугцэцгээс мөнгө авсан. Үнэн ба зөв намын Отгонбаатараас мөнгө авсан. Тэр үед одоо надад өх мөнгө байгаа юу? Бүтггүй. Яндаа та нар би хуулийн үртэй юм байна. Ийм тэнэг булгаачуудтай нэг цаг үед амьдарч байгаа үнэхээр хэцүү. Тэнэгүүдийн дунд ухаантай байх ямар муухай хэцүү юм бэ гэж хэнийг өгөөдөг үлээ. За ингээд амжилт хүсье. Намайг сонсоорой заяа. Нэвтрүүлгээ дэмж 60,000 төгрөг өгөөд бүтэн жил үзнэ. Бүтэн жил нэвтрүүлгээ үзнэ за. Би ингэж л санхүүжгүй надад ямар ч боломж алга. Эднээсээ бүх талаар намайг боож байгаа. Ойлгосон уу? За тололдоон зөвхөн шонхрууд дараагийн лагерт баяртай.